Баярлалаа. За уг нь хэвлэл мэдээллийн эрхчлөөний хууль бас олон жил яригадаад олон ч удаа бутсан. За үүн дээрээс хэвлэл мэдээллийн эзэдийн ил тод байдлын асуудал нь усын бүртгэлийн тухай хууль батлагдахад шийдэгдсэн байдаг. За бусад асуудлууд нь бол одоо шийдлээ хүлээгээд явж байгаа маа уг нь. Тэгэд энэ холбогдох судалгаа энэ төр их олон жил хийгдсэн. Олон жимнүүд ингээд уншигдаж, судлагдаж, за эргээд бас явсан. Гэхдээ би яг энэ хуулийн төслийг уг нь зөвлөлдөөд бас уг нь хэлж л байсан. Хоёр салгаад ороод ирээч. Бас холдох ямарч болцоогүй сэдвийг бас ажлын хэсэг дээр бидэд бас ташаарад бас хольж утгаад явж исэн юм алдаанууд байна. Энэ алдааг давтах хэрэггүй. Хэвлэл мэдээллийн эрхчлөөний хуулиа бол тусад нь хийчихээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын хуулиа бол тусад нь хийчихээ гэдээ явж исэн. Холиод ороод ирсэн. За хольж орж ирэхдээ нийлэн зэрэмдэглчих. Ерөөсөө асуудал шийдэж байгаа юм алга. Дандаа тунхаг. За асуудал шийдэж байгаа ганцхан үнцг нь юу вэ гэхээр 14-р зүйл дээр хэвлэл мэдээллийн салбарт өөрийн зохицуулт тогтоох гэж байгууллага ажиллана гэд энэ байгууллага нь бүх редакцтай хэвлэл мэдээлүүд орох ёстой мó орох ёсгүй мó бүү мэд. Тэгээ иргэд энд гомдол гаргаж болно л гэдэг байгаа. Гарсан гомдлыг нөгөө редакцууд нь би танаа одоо байгууллагын гишүүн биш учраас дагж мөрдөхгүй л гэнэ. Ийм байдлаар нөгөө иргэдэд ийм ойлгомжгүй тэгээ сэтгүүлчийн ёс зүйн асуудыг шийдэж байгаа мэтэр ингэж одоо өнгөц оруулж ирж байгаа. Ерөөсө буруу. Тэгэхээр магадгүй энэ зүйлүүд байх юм бол одоо хэлж байгаа гол санаа маань ийм байгаа. Хэвлэл мэдээллийн салбарт бол эзэд буюу хөрөнгө оруулагч нар байж байгаа. Дээрээс нь сэтгүүлч нар ажиллаж байгаа. 3 дахь буюу энэ хамгийн том оролцогч нь өөрөөсөө олон нийт байхгүй. Олон нийт мэд хэрхээ хангуулах, мэдэж авахын тулд эсвэл тодорхой одоо ихтгэл үнш сууж одоо энэ мэдээлэл олж авах эрхийг нь бас хангаж өгж байгаа энэ хэрэгсэл хэвлэл мэдээллийн байгууллага. Гэтэл олон нийтийг хаянгуудаа зөвхөн нэг ийм нэг өөрөө удирдлагын байгууллагын төлөө нөгөөдг нь ямар ч хөвгүрхтэй бүү мэд. За ерөнхийн нэг ингэ тавиад өгчвөл болно энэ гэд. Энэ лоббиг нь мэднэ л дээ сайдаа. Ингэж лоббинд нь ороод ингэж явж болохгүй. Энэ гадны санхүүжилттэй л нэг ийм төсөл хэрэгжиж идэв. Тэгэхээр идүүлээ энийг уг нь бол ингээд би бас тантай яг нэг угуул санс ойлцчихсан. Уг нь ингээ хоёр салгаж орж ирээд зөвл явчих хэрэгтэй байсан. Тэгээ энэ зүйлийг би бас нэг таны байр суурийг сонсчмаар. Хоёрдугаарт энэ сэтгүүлчийн ёс зүйн асуудлуудыг арбитраар шийдмээр байна. Өөрөөр хэлэх юм бол гүтгүүлсэн гэдэг хүн өөрийнхөө нэг арбитрчийг сонгоод сэтгүүлч өөрөө арбитрчоо сонгоод нөгөө хоёр сонгогдсон арбитр маань 3 дахь арбитраа сонгоод явдаг. Энэ одоо сэтгүүлийн одоо сэтгүүлчийн ёс зүйн асуудалтай зөрчилтэй холбоотой маргааныг одоо хэвлэл мэдээллийн арбитр руу шийддэг дэлхийн нийтийн жишг сүүлийн үед төгссөн байхгүй. Европын орнууд ингэ шийдэж байгаа. Солонгос бас ингэ шийдэж байгаа. Энэ жишглүү ингээд явчихъя гэдэг хахад л одоо бас ингээд орж ирээгүй. Тэгээд энэ шийдэгдэхгүй болохоор нөгөө сэтгүүлч нарын чинь цагдаад өгдөг, шүүхэд дууддаг юм чинь тасрахгүй байхгүй. Бид уг нь энээс л ангижрий гэсэн шүү дээ. Тэгээд дээрэс нь яг хамгийн сүүл сая мөнхөсгөлэн гişүү хэлж л байна. Их сурвалжаа нууцлах чухал боловч энэ дээр бас зэрэмдэглээ ичиж. Их сурвалжийг нууцлах энэ асуудал зөвхөн эрүүгийн үйлдэлтэй эрүүгийн процесстэй холбогддог гэдэг биш байхгүй. Захиргааны процесстэй холбогдно, иргэний процесстэй холбогдно, арбитр зөрчил шалган шийдвэрлэх хуультай холбогдно. Ингээд төрийн бол албаны нууцын үйлдэлтэй холбогддог идэ. Ингээд ерөөсөө юмыг ингээд шийдэггүй. Зүгээр л ингээд нэг юм гой ганган гарчиг зүйлүүд тавиад ингээд ороод ирцэн жоо харамсаад байгаа. Уган чухал юм яваад байдаг. Тийм учраас шийдлээ хэлээд байгаа хгүй. Хоёр салгаж оруулж ирэх байсан бүжээ дарга. Би одоо асуултаа асуучих. Та битгий ингээд хөндлөнгөөс ороод. Тэгэхээр ийм зүйлүүд байх юм аа. Тэгээд одоо Алтан гэрэл сайд саяын одоо хэлж байгаа 3 асуудал дээр нэг байр суурь хэлээч. Уг нь ингээд дэмжичмээр байдаг. Тэгээд ингээд юмыг ингээд хольж утгахаар бас болж гин үгүй юу гэдэг дээр бас таны одоо За оюун сайхны Алтан гэрэл сайд хариулт өгье. За сайн зэрэг гишүүн бас яг энэ хуулийн төслийг ярьж байхад өөрсдөө тулгарч ирсэн бэрхшээл юмыг ярьж байсан. Үндсэндээ энэ хэвлэл мэдээллийн эрхчлөөний тухай 4 удаа их хурлаар орж ирээд буцсан байд. Энэ болгоны шалтгааныг яагаад ингэ буцаад байдгийг яагаад болдгоо ингэ судлахаар манай хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид бол энэ хууль дээр ингэ өөр байр суурь баримтлаад энэ үүднээс нь болоод улс төрчид ингэ буцаагаад байсан юм бэл. Тэгээ бүх буцаасан шалтгаануудыг хараад за тэгвэл яах ёстой ингээд өнгөрсөн хугацаанд гол барьсан юм өнгөрсөн хугацаанд шийдвэрлээгүй улмаас хуульчлаагүй улмаас ямар их ашигуд их хохирсон юм бэ гэдэг талаас нь л харсан. Тэгэхээр яг сайн зураг гишүүний хэлж байгаа шиг бид нар байгууллагын тусдаа нэг явъя. За хэвлэл эрхчлөөтэй холбоотой зүйл тусдаа нэг явъя гэж бид нар бас ингэж бас орлого хийжсэн.
За тэгэнгүүт юу болсон бэ гэхээр байгууллага байна гэхээр за одоо нэг байгууллагч юу хэлэх юм? Өөрийн зохицуулалтын байгууллага гэж юу хэлэх юм? Та нар сэтгүүлчдийн нэгдсэн хэвлэг хөөцлөх гэж байгаа юм уу? Өөр хүмүүс байгууллага байгуулвал яах юм? Наадуул чин ийм тийм гэл юм субъектив зүйлүүд асар ихтэй. Тэгээд ингээд зохицуулаад ингээд дунд нь ингээд хилцүүлэхийг энэ төр ихээр яг энэ зүйл дээр л маш их аллергитэй юм бэл. Тэгэхээр за байгууллагатай холбоотой зүйл нь ингэж байгаа бол бид нар энэ удаадаа өөрийн зохицуулалтын байгууллага байна гэдэг эргэцэн үндсийг тогтоож өгөөд орхиё. Гагцгүй өнгөрсөн хугацаанд хэвлэл мэдээллийн салбартай холбоотой гарсан хүндрэл бэрхшээлүүдийг л бид нар хамгийн ноцтой зүйлүүдийг л ямар ч байсан энэ удаагийнхаа хуулийн төслөөр бид нар шийдэх гэсэн орлогын үр дүн юм болчиход байгаа. Арбитрийг бол би бүрэн дэмжиж байгаа. Манайхан арбитр гэхээр яг зүгээр нэг хоорондын маргааны тасалдаг, одод ажилтны тагмын дэргэд байдаг юм уу, олон улсад байдаг байгууллага гэж ойлгоод байдаг. Энэ бол одоо ADR буюу одоо маргааныг одоо альтернатив байдлаар шийдвэрлэх энэ бүтцийн нэг хэсэг мөө. Гадны улсуудад бол таны хэлж байгаа туршлага байна. Газрын арбитр гэж хүртэл байж зөвхөн газрын маргааныг шийддэг, газрын арбитр гэж сууж яадаг. Өөрөөсөө төрөөс ямар нэг хамааралгүй байгууллага байгаа. Яванда бол энэ зохицуулалтын байгууллага энэ чиг рүү бол явахаар юм билээ. Тэгтээ өнөөдрийн нөхцөл байдал, түрүүчийн удаа тэгж бутсан байдал, за энэ салбарынхны хоорондын үл ойлголцол энэ бүх зүйлийг хараад нэн тэргуунд яг энэ алдаа гараад байгаа зүйлүүдийг л бид нэр зохицуулчих гэж ингэж оруулж ирсэн юм аа. Их сурвалжаа нууцлах дээр бол хамгийн их өнөөдөр төгөөмөл байгаа энэ судалгаан дээр гарч ирээд байгаа зүйл бол ерөөсөө ингээд цагдаа дээр урддаг, байцаагддаг. Энэ үед бол бид нар заавал ч хинээс хаанаас мэдээ материал авсан энийг хийлгэж тулгадаг, шаарддаг. Энэ хэцүү байна гэсэн зовлонгол манай сэтгүүлчд их ярьсан учраас нэн тэргуунд эрүүгийн хэрэг хян шийдвэрлэхтэй хуульд энийг оруулчихъя гэж ирэл оруулж байгаа юм. Таны хэлдэг үнэн энэ ганцхан эрүүгийн процессын асуудал биш. Тэгэхдээ өнөөдрийн тулчаад байгаа өнөөдрийн хамгийн ихээр шаардлага гаргаж байгаа зовлон нь яг энэ эрүүгийн хэрэг дээр байцаагдж байгаа энэ үе дээр бид нар их сурвалжаа хэлэх асуудал хүндрээд ийна гэсэн энэ зүйл дээр нь бид нар ингэж оруулж ирж байгаамаа. Тэгээд зохицуулах шаардлагатай дутуу зүйл байхыг өгөөс. За бүржийн сайн зэрэг гүшүүн тодруулжсэн. За арбитр энэ төр дээр бол хилцээд явъя гэж болж байгаа юм. Тэгэхээр хамгийн гол энэ баггүй агитраа гомдол гаргаж байгаа иргэм нь хэвлэл мэдээллийн байгууллага нь миний эрх ашиг хүндчлөө гэдгээр ямар процессор явах нь тодорхойгүй, ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй, тэр шийдвэр нь binding буюу мөрдөгдөх юм үгүй гэдэг нь тодорхойгүй ийм юм дээр иргэдийг та нар гомдол гаргаач гэгээд цагийг алдуулж бас ингэж мөнгө төгрөгөөр нь үрж болохгүй байхгүй. Энэ үнэхээр шүүхийн өмнөх шат юм бол энийг бас тодорхой болох ёстой байд юм аа. Бид ингээ иргэдийг мартаад зөвхөн одоо энэ талаа хараа явчихаар бас эн чинь өөрөө сэтгүүлчдийн хамгаалах биш улам сэтгүүл зүүн салбараа нэр хүндийг унгаана. Тийм учраас энийг хийвэл гүйцэтгэх ёстой. Тэгээ өөрөөр хэлэх юм бол шүүхлүү очихгүй цагдаа дуудагдахгүй байхын тулд энэ асуудлаа дотроо шийддэг энэ мэрэгжлийн арбитрээр шийдүүлдэг мэрэгжлийн институтээр шийдүүлдэг байх л орох ёстой. Энэ хүлээн зөвшөөрөгддөг байх ёстой байхгүй. Эн чинь болохоор ямар ч хүлээн зөвшөөрөгдөх байдал харагдахгүй шүү дээ. Тэгэхээр уг нь энэ хуулиа та бараг татаж аваад хоёр салгаж орж ирээд оруул ирвэл уг нь бас зүгээр л байгаа. Тэгээ одоо гişүүд маань шийднэ үсттэй. За санал хэллээ.